Ano? Яаж вэ? Сонсогдсон. Cold bones. Yeah, that's my love. She hides away like a ghost. Ooh, does she know that we bleed the same? Ooh, don't wanna cry, but I'll break that way. Бүхнэс Уранга аймгийн хар орон сумд гэрсэн тэгээд энгийн яг л Монгол айл яаж тэмдэглэдэг яг тэр дэвшлээ бууцаа хийгээл манай аав ус багаардаг байсан нэг сайнсыг аягүй сайн сандыг тэр нь өөртөө бүх юм хийдэг мод түлээ дрос бүх юмдаа явдаг ер нь их ажилсаг байсан ээ. Одоо хүүхдүүдтэй ярилцлагад бол 8 дугаар ангиасаа төлхүүрийн осор хийх арга ээж ирсэн алга тэгэл нөгөө жүжигчний баазууд ихтэй жүжигчний баазуудаар дугуйтаа явж тойрж явж хийсэн юм зарч мөнгө олж гисэндээ ер нь тэгээд энэ сувнер энэ аялал жуулчлалын чиглэлийн юм хийдэг юу ер нь тэр үеэс л гэсэн 8 дугаар ангийн зуны амралтаас хийдэг. Хүүхэд тахта ерөөсөө хувцас зурдаг хүүхэн зурдаг л байсан. Ороход л тийм байсан. Маш их зурдаг. Манай ах морь зурдаг, би хувцас хүүхэн зурдаг. Тэгээд нэг банкны юм олон давхар бланк дээр ингээд ерөөсөө маш ихээр зурдаг байсан. Хинч нөгөө тийм заах мах ч юм уу яах юм байхгүй штэ. Зүгээр л өөртөө тийм дуртай. Тэгээд яг конкурснаар бол ээж намайг дизайнераар төвшөөрөөгөлтэй бизнесийн хувийн сургуульд орсон. Тэгээд бизнес санхүү менежмент ингээд их сайн сурсан гэж боддог. Санхүүгийн мэргэжлэр 4 жил сураад 6 сар л ерөнхий нэгтлээ хийж үтсэн мэт. Тэгээд ер нь сургуулаад төгсөөд гэр бүлтэй болоод болсон. Тэгээд хүүхэдтэй болох хугацаанд дизайнер болох одоо юу мөрөдлө биелүүлэх хэтрхлээ тавьсан л та. Ер нь бол сувнерийн чиглэлийн юм сонирхож исэн байна. Яг энэ мэргэжлийг сонгоход маш тусдан болсон. Эсгийн урлал өөрөө одоо аялал жуулчлалын юм бол бүтээгдэхүүн гэж явдаг. Тэгээд энэ их маш гоё зүйл юм байна гэдгийг манай ээж найз Галланд найз нь надад ирж зөвлөж ирсэн. Тэгээд тэр хүн бол энэ юм бол чиглүүлж өгөөл явсан. Тэгээд би өөрөө багшаа хайж болоод шав болоод тэгээд манай багш намайг мөнх соёл гэдэг текстиль дизайнер байдаг. Тэгээд яг нэг 7 оны сургалт өгье тэгэл их удаан гуйлгаж чаад заасан юм аа. Тэгээд одоогоор залгаж ил л да яг үнэндээ. Яг хувцас яг хийх боломжтой гэж мэдчихэл тэгэл яг заагаад өчхүү хайгаал явчихсан. Тэгээд ерөөсөө хүн алдахгүй. Тэгээд нэг ноос тэнд нэг хүн зардаг гэж ингээл нэг дугаар муур аваад тэгж явж байгаа л багш ноос мос зардаг гэж таарал тэгэл танилцсан л та. Тэгээд сургалт өгөхгүйгээд нэлээд гуйсан юм аа. Нэлээд гуйж зөвшөөрүүлсэн. Тэгээд 7 хоногийн дотор бүр маш олон юм хийсэн байдیں۔ 2 цамц 2 хутал баг тэгээ юу ч гэдэг 2-3 малгай цүнх мүх гээд бүр намайг шоолоод байдаг байхгүй яг хөдөлмөрийн баатар шиг ажилласан тийм амар дуртай тэгээд нөгөө миний хийсэн нөгөө зааж өгөөд хийсэн юмуудыг харчаал тэгээд
чи ерөөсө дизайнер болох, хувцсны дизайнер болох юм байна. Тэгээд Димаю гэдэг тийм сургууль байдаг. Чи заавал ийш орох хэрэгтэй гэх. Тэгээд хэлсэндээ Димаю олон улсын сургууль Монгол багш нар байхгүй. Ер нь хин Солонгос багш нартай олон улсын гадны оюутнуудтай тийм сургуультай. Тэгээд хичээлүүд англи дээр явагддаг болохоор хэлний хичээлүүд нь хүнд байсан. Мэргэжлийн хичээлүүд нь бол дажгүй гайгүй. Тэгээд би өмнө 4 жил сураад бакалаврт байсан болохоор 2 дугаар курс хийсэн шууд орж ирсэн. Тэгээд тэнд нэг 2 жил сураад хүүхд мэдлэгч явдаг гэсэн болохоор төгсөж бас чадаагүй. Гэхдээ би тэнд сурсан дахь баярлалаа. Яа тэгэхээр яг дизайныг хүн өөрөө дотор байгаа дизайнаа яаж хөгжүүлэлт хийж гаргаж ирэх боломжтой вэ гэдэг аргачлалуудыг зааж өгдөг гэсэн. Бусад сургуультай харьцуулахад энэ өөрөө одоо хүн болгон адилхан хийх боломжгүйгээр цор ганц одоо ингэ сэтгэх дизайныг хөгжүүлэлт хийх боломжуудыг аргачлалуудыг заадаг. Ер нь бол заадаг багш нар нь өөрсдөө ер нь Европт төгссөн багш нар ирдэг гэсэн л та. Тэгээ тэрүүгээр давтал. Хамгийн анхны юу вэ гэдгээс л хамрах. Хувцсыг бол багш багшийн хурдан дээр дижсэн. Тэ. Багшийн аргачлал өөр л дөө. Би нэг ботик хийдэг хүн дээр нэг очиод яхад савндаад нөгөө илээд ингээ миний гарын алга ингээ нэмгэрээд тэгээ бүр цус гарч ирсэн байхгүй. Цоороод тэгээд багшийн аргачлал болохоор усаар эсгэрүүлдэг. Ер нь савн эргэлдэггүй. Гэж ийч мэлхтэй байхгүй юм бол хурдтай. Тэгээд одоо энэ том одоо хувцснуудыг зөвхөн нэг үгээс хэрүүлэлтээр хийдэг. Энэ чинь бүгдийн савндаад илнэ гэдэг чинь айгүй ажиллагаа ихтэй. Учираас хамгийн урд нь технологи хөгжүүлсэн гэж хэлж байна. Арга технологи бол ерөнхийдөө яг Монгол гэрийн эсгийн хийх технологи дээр суурьсан гэж хэлж байна. Тэгэхээр би энийг бол бусад одоо орнд бол дизайнерууд зөндөө байдаг. Дизайнерууд гэж ер нь бол эсгийн одоо мастерууд гэх юм уу? Оронд л нэг тийм эсгээр мэдэх хүмүүс байна. Анзаараад тахад бол цомил носоор хийдэг, гараар зурж хийдэг. Тэгээд савндаж эсгэрүүл тийм хэмтэл. Ер нь бол энэ бол бүх оронд л гар урлагийнхаа хэмжээнд л байгаа л да. Үйлдвэрт нэвтэрсэн болохоор нөгөө шивүүрийн зүүнний аргаар хийдэг. Тэгээд саундаж хийж гинөө. Тэгээд тийм юмнууд байна. Монголд ч ялгаахгүй дээ. Хятад одоо энэ ч нөгөө химийн ширхтийг ашиглаад шивүүрийн зүй дээр ашиглаад хийдэг машинтай ажиллагаануудтай ийм үйлдвэрийн юу байгаа. Эдгээр нь болохоор нөгөө техник хэсэг гэж явдаг. Готол хувцс юм уу, ийм хэрэглээнд бүр гуцж хийж болдгүй юм. Манайхад гуцсанд хэрэглээд байна. Чи нөгөө аюултай байхгүй. Тэгээд бидний энэ арга чинь болохоор одоо яг нөгөө арай хурдтай одоо гэрийн хэсгийг хийдэг яг тэр зөвхөн усыг ашиглаад ноос хэсгэр болж байгаа энэ технологиг хөгжүүлж байгаа. Тэрэл онцлог. Тэгэхээр өмнө цаацыг хийгээд хичнээн буцаа шаардсан. За би өөрөө ноосоо самнаад энэ 20 хүрэхгүйтэй нэг 10% холиотой ноос. 100% ноос тэгтээ баг зэргийн 20 хүрэхгүй холиотой. Ер нь бол манай ноос ноолрын үйлдвэрүүд ч гэсэн ер нь тийм баг зэргийн холионууд явдаг. Миний холио ерөнхийдөө бамбуу, заримдаа вискоз, заримдаа торгон өхөр орхон торгоч юм ингээд ширхтүүд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг чанарын сайжруулад тэгээд бас өнгө үзэмжийн ч гэсэн сайжруулдаг. Энэ дээр холиотой самсан болохоор яг арай удаан самсан баг өмд цамц хосороо 2 өдөр яг ажиллагаатайгаа би жоохон нөгөө өдрийн ажлын цаг хэтрүүлж ажиллаад байдаг байхгүй юу. Нөгөө өдрийн ажлын цагаар тооцвол 3 хоног манай хийсэн болов. Хосоор нь тий. Төрөл бол маш олон шүү дээ. Би өөрөө ч зарим сандгүй нөгөө зураг мурагч авч үлдээ гэсэн. Ер нь бол хамгийн сонирхолтой. Дизайнер хүний хувьд нөгөө
юм болгон руу барьж авах боломжтой юм нөгөө уйдахгүй гэх юм уу. Нэг юм хийж байгаад уйдчихэд идэх байхгүй. Одоо нэг загварыг нэг хийгээл за одоо өөр юм хийж үзье гээл ингээд бид нар чинь сонирхолтой байх дуртай гэх юм уу. Тэгээд гутал маш гоё. Тийм. Эсгийн гутал манайх урт түрүүтэй гоёлын гутал тэгээд маш гоё хийтэй зурагтай тэгээд цүнхтэй хос орн гаргадаг гэсэн захиалгаар. Эмэгтэй гоёлын урт түрүүтэй гуталнууд маш гоё гардаг. Тэгээд би яг үндэ одоо үнэхээр бүгдийг өөрөө хийж барахгүй юм л да. Тэрнээс гутал цүнх малгай оролт ноолор оролтууд сүүлийн үед ноолор оролт тэгээд ноолорн даашинцнууд бас гоё болж байгаа. Тэгээд яг сүүлийн үед би жоохон оюутлын хувцснууд дээр илүү ажиллаад байна. Тийм. Мөнгөний дандаа нөгөө материал хөгжүүлэх гэж зорддог гэсэн болохоор янз бүрийн сонирхолтой материал дүүсгээд тэгээд тэрийг эсвүүрт оруулж авч хувцдаг гэсэн. Сүүлийн үед бол би бол бүх юм хийж амжихгүй юм байна гэдгийг хүлийн зөвшөөрөөд тэгээд яг энэ өөрийнхөө хийж байгаа чиглэлдээ илүү сайн болгоё ядаж тэнийг юм ач гэсэн сайжруулад яг стандарт энэ нөгөө маш олон удаагийн давталтайгаар тэрийг нөгөө засч ийж яг зөв стандартад очиж байгаа байхгүй юу. Магадгүй одоо ч гэсэн төгс биш л байгаа. Нөгөө маш том юм хийгээд тэгээд тэжнээ хөв агшаагаад тийм одоо хэлбэртэй тийм юм болно гэдэг нэмгийн зузаан бүх юм тэр нөгөө тооцоолж ээж наардаг байхгүй. Тэгэнгүүт энэ цүн хийж дуусны дараа л мэдэгдэнэ. Тэрнээс нөгөө явцад юм уу эхэлж байхад бүр үнэхээр таашгүй. Тэгэхээр нөгөө маш олон удаа нөгөө хийгээд үр дүнгийг хараад үр дүн дээрээс харж хагаад нөгөө баг зэргийн сайжруулалт өөрчлөлтүүд ингээд явж байгаа учраас тэрэн дээрээс одоо юунууд гарч ирж байгаа стандартууд гарч ирж байгаа. Монгол хойны нас боловсруулсан нас судалдаж аваад тэгээд тэрүүгээрээ заримдаа боловсруулсан ноолоор авч байгаа. Тэгээд тэрийгээ будахын будаад үгүй бол цагаанаар ийгээд хувцас хийснийхаа дараа хувцас бодгонд оруулах юм тийм байгаачлаа. Хувцасны үед Монголд зархад хүнд байсан. Би ч одоо хийж эхлээд баг одоо эсхий рүү ороод 15 жил болсон байгаа байхгүй юу? Нэг үзсэн чинь тэгэнгүүт эхний 10 жилд бол хувцас би ер нь зарж ирсэн маш цөөхөн занд. Үнэхээр тэр тал дээр бол нэмэргүй байсан дөө. Тэгээд эхний эдэн хувцснуудаа ч өөрөө голоод хайсан тэгээд цааш шулуурчдаг байсан. Эднээс илүү юм хийх ёстой л гэж боддог байсан шүү байна. Тийм гоёл моёлд байнга л ордог байсан. Тэгээд мэдээж нөгөө ажлаа явуулах, амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй. Тэгэл ботл хийдэг байсан доо. Мөнгө олохын тулд юм ботл. Арай илүү нөгөө хэрэглээнд ойрхон болохоор гэх юм уу. Тийм тэгээд сүүлийн 3-4 жилд ер нь хувцас зарж ирсэн дээ. 4-5 жилд. Тэгэл за ер нь ба одоо л болох болж байгаа юм байна гэл. Тэгэл одоо бол ерөнхийдөө их дайчгүй болохоор юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд хэд удаа гадагшаага үзэсгэнд яваад үзэсгэлэнт гэдэг нь нөгөө олон улсын том үзэсгэлэнгүүд биш. Зүгээр нөгөө галерей арт чиглэлийн галерейнуудаар танилцуулах, шоурумаар танилцуулах гэдэг юм ивент маягаар хүмүүс танилцуулж харуулж явж байна. Ерөнхийдөө бас тэдний яг ямар юм сонирхтыг бас мэдхийг хүсэж явж байгаа. Яг энэ чиглэлийн бас мэдээж сургууль юуны институт тийм хүмүүстэй танилцахыг бас хүсэж байгаа ч юм уу тийм. Ер нь бол юм танилцуулахын далмаар нь өөрийгөө хөгжүүлэх гэж явдаг юм доо. Одоо нөгөө би нөгөө харсан үзснийхаа хэмжээнд нөгөө миний хийж байгаа юм хөгжирнэ гэж бодож. Хувцсны салбар өөрөө тэмнэр хүнд шаарддаг. Маркетинг шаарддаг. Тийм салбар байхгүй. Би сая LV-ийн нэлээд ч яах вэ? Хамгийн том аварт руу аплай хийж материал явуулж үзлээ.
Энэ 20 кг дээдс шалгаруулдаг шалгарч чадаагүй. Гэхдээ яг шалгарсан брэндүүдийг ч гэсэн харж байхад маш том багтаа 200 мянган дагагчтай маш том газрууд. Маш том багтай тий сайн зураг авалт хийдэг. Тэгэд хөгжүүлэлт сайтай газрууд орж байгаа хгүй юу. Тэгэд яг тэр хэмжээнд би энийг хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй болно. Тэг би бол ерөөсөө ямар ч бусдын тусламж дэмжлэг ингээд болж өгвөл хүнд ингээд төв удахгүйгээр тий бусдыг хохирохгүйгээр гэх юм явж үдий зэрэгтэй ирсэн. Одоо тий нэг төрөж гоохгүйгээр л ер нь өөрөө л энийг хөгжүүлж ирсэн. Тэгэд яг энэ хэмжээнд танилцуулж байгаадаа би бол өөртөө болж ийл гэж бодож байгаа. Яа тэгэхээр бас гадагшаа боломжоор л үзүүлж байгаа тий. 10-72-д надад орсон. Би даасан үзэсгэлэн 1-2 удаа бас Монголд зохион байгуулалт үзчихлээ. Би эсхийгээр хувцас хийгээд танилцуулах ёстой үүрэгтэй юм шиг л ажилласан. Бүх зардлыг би өөрөө зохицуулдаг. Тэгээд яг энэ нөгөө хүмүүс мэдлэгийнхаа хэмжээгээр өөрсдөө худалдаа авалт хийж ингэж ханддаг учраас энийг хийхээс өөр аргагүй байдаг тий. Гэдгийг би ойлгочлаа л да. Одоо энэ ярьцлага өгч байгаа маань ч гэсэн монголчууд бид өөрсдөө ингэж хөрөнгө оруулалт хийж юм авч үлдэхгүй болохгүй нэ шүү гэдэг мессежийг юу хийх хүсэж байгаа байхгүй. Ер нь бол бид нар өөрсдийнхөө соёлын юмнуудыг ойрлоо энэ олон улс дотор ч ингэж онцгойж гарч ирэх боломж байгаа. Тэгээд өөрсдийнхөө юмыг одоо манайхан ч ямар их гадагшаа явдаг болсон тий. Өөрсдийнхөө юмар авах хэрэгтэй байхгүй. Өөрсдийнхөө хувцсаар тий. Зөвхөн Монгол хийдэг хувцс гэдгээр тэгээд энийг мэддэг өөрсдийнхөө хийдэг юмыг мэддэг энэгээр бахархдаг өмсдөг тэр тийм байхыг уриалж байна залуучуудтай. Энэний цаана ер нь бол 5 гушуу мал бол Монголын одоо үнэт баялаг шүү дээ. Тэгээд өнөөдөр энэ уул уурхайг дэмжиж байгаа яг энэ цаг үед бол яаж одоо энэ соёлын чиглэлийн үйлдвэрлэлүүдэд хөгжүүлэх үү, авчлах уу гэдгийг хүн болгон байж болох. Ер нь хүн болгон сонголтууд байгаа шүү дээ. Хийж байгаа үйлдэл болгон дээр сонголт явж байгаа. Тэгээ бүгдээр адилхан ингэдэг гэдэг юм ярьдаг байхгүй. Би бол бүгдэд ер нь сонголт байсан гэж хэлнэ. Яг тэрэн дээр бол тийм. Би чинь компани байгуулаад тэр дээр төсөл мөсөл гэж юм хэрэгжүүлэх гэж оролдож үзсэн. Үйлдвэрийн байрны санхүүжилт нь орж ирээг учраас энэ удаан хэрэгжиж чадаагүй зөвхөн туршилтын хэлбэрээр л үргэлжлсэн. Би энэ дээр нэг нь хэлхийг хүсэж байгаа нь өөрөө миний одоо хүсэл байсан л та яг энэ чиглэлийн одоо юм дээр ингээд янз бүрийн материал, янз бүрийн дизайн хөгжүүлэх бол нэг талаараа судалгааны ажил юм явж байна. Би дуртай байсан. Мэдээж хийж байгаа болгон маань гоё тэ сонирхолтой гарч ирсэн. Заримдаа фейлдчихсэн баг. Гэтэ энэ бол яг үнэн хэлэхэд бол өнгөрсөн эхний 10 жил бол зөвхөн суралцах хөгжүүлэх юм хугацаа зарцуулсан байхгүй. Гэтэ энэ дээр бол би өөрийнхөө тест одоо санхүүгийн сайхан мэргэжил ажил төрөл хийх тэр бүх одоо гэр бүлтэй зөвлөх маш олон зүйлийг хойш нь тавьж байгаа би энэ төлөө явсан учраас энэ ямар нэгэн үнцэнтэй одоо чухал юм болохыг хүсдэг. Энэ нь бол зөвхөн өөртөө биш Монголд ямар нэгэн үнцэнтэй үйлдвэрлэлийн салбар ч юм уу ямар нэгэн соёлын чиглэлийн одоо хөгжүүлэлт байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр энэ дээр би ингээд шууд бизнесийн татвар инээ тэрэ ч юм уу яг ихт би өндөр ашиг тогтохгүй. Яа тэгэхээр улсаас татаас юутай санхүүжилттэй одоо ийм судалгааны төвүүд дээрэл байж байгаа. Өнөөдөр материал хөгжүүлэлт нь хаана явж байгааг манайхан хүн бүгдээр мэдж байгаа шүү дээ. Би бол ухарсан л гэж. Яа тэгэхээр Монгол гэрийнхаа эсхийг манайхан маш сайн идэг байсан. Одоо энэ гэрийн эсхийнүүдийг харахад маш сул тэгээд эсхэлт маш сул байгаа байхгүй. Одоо би бол өвөө эмийнхаа гэрийг мэдж байгаа шүү дээ. Орсих ч юм уу хаанаас ирсэн вэ сайн мэдэхгүй байна. Гэтэ тэр үеийн эсхийнүүд ямар юм ягттай тэгээд гатуу одоо тий сайн байсныг бид нар мэддэг л байхгүй юу. Тийм төссөн хүмүүс учраас
Одоо бол тэр хөнгөн байгаагаас өгсөлдөл тэр чинь ямар одоо нөгөө сул хийцтэй байна. Тэр бид нар нөгөө маш олон жил тэнд ингэж хийж ирсэн хэрнээ одоо болохоор ингээд нэг хөгжлөөс ухраад байгаа юм шиг юм зүйлүүд болоод байгаа хгүй нэгсэн да тийм. Тий ер нь улам тэндээс холдож байгаа л суурин соёлтой болж байгаа учраас тийм. Монголчууд буян заяатай сайхан арддаг. Би нэг ямыг олж харсан. Их сайхан сэтгэлтэй хүмүүс гэж боддгийг. Тэгээд гэр бүлсээ бие биетэй хартай их сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэгээд энэ чинь цаана нөгөө буян заяа тий юм байж байгаа. Тэгээд энийг энгийн чийсэн хүмүүс нь мэдэрч гэж баясаж сайхан амьдэрдэг. Тэрийг олж хараасаа хэлмээр нөгөө байгаа зүйл олж харддаг байхгүй. Хаач байсан гэсэн яг тэр гэр бүлээрээ эрүүл байгаа хамт байгаа. Тэгээд тэр чинь нөгөө аз жаргал одоо сайхан зүйлчил тэр штэ. Их юм хүсэж байгаа учраас хэцүү болохос тий. Тэгэхээр байгаа зүйлээ талбархаад бүгдээрээ гэр бүлээрээ сар шиндээ сайхан шинлээрээ гэж. За.